За hi guys, бид нэр өмнөх бичлэгээрээ Таиланд улсын Ниц хотод Бангкок хот байрлалтай дөрвөн түүхэн газрыг бол онцлсан. За энэ удаа бол Таиланд улсын Ниц хот болох Бангкок хотод дөрвөн сонирхолтой үзүр үйлчлэгийг бол онцлоё гэж бол бодлоо. За тэгээд эхний үзүр үйлчлэгээ бол River Cruise байгаа. За Бангкок хотын маань дундуур Chao Phraya гэдэг бол гол од урсдаг. Тухайн гол дээгүүр бол одоо явах усан онгоцны одоо тийм аялал байгаа. За усан онгоцыг бол та төрөл бүрийн өөрийнхөө хүснээр бол сонгох боломжтой. Маш олон өөр төрлийн одоо усан онгоцнууд байдаг. За үүнтэй адил усан онгоц бол маань доторх одоо хоол унд үзүр үйлчлэгнүүд бас өөр өөр байгаа гэдэг. Тэгэхээр усан онгоцоо сонгох нь маш чухал. За үүнээс гадна аль бомтноос суух. За тэгээд та суухдаа тухайн усан онгоцон дээр одоо ямар үйлчлэгээ авахаас шалтгаалаад үн бол дээшээ доошоо бол маш их савлцдаг. За өнөөдрийн байдлаар бол Tipsy.com дээр хамгийн хямдханаар бол захиалж болох үнэт $21.15 байна нэг хүний. За тэгээд миний зүгээс өгөх зөвлөгөө бол ер нь бол нар жаргаж явах үеэр юм уу эсвэл бүр нар жаргаад одоо Бангкок ингээд барилгууд маань бүх гэрлээ асаагаад дээрэс нь таны суух усан онгоц зөвлөл маш гоё одоо тийм гэрлүүд чимэглэлүүдтэй байдаг. Тэгэхээр тэр үеэр нь суух юм бол илүү тийм сонирхолтой гоё байдаг. За тэгээд Chao Phraya гэдэг голын одоо гол дээгүүр ингээд усан онгоцтойгоо явж явах үед бол Бангкок хот манууд яг төв хэсгээр бол маш өндөр барилгууд баригдсан сүрдмээр одоо маш тансаг тийм одоо гоё өндөр хөгжсөн хот юм шиг мэдрэгддэг боловч одоо яг төвөөсөө гарах юм бол бас одоо монголоор ярих юм бол гэр хорооллууд бол бас байдаг. Тухайн онгоцон дээр сууснаар та Бангкок хотыг одоо илүү одоо ийм реалистик буюу тэ бодит байдлыг ер нь ийм харсан мэдэрсэн тийм одоо голын аялал болж чаднаа гэж бол би хувьдаа бол бодож байна. За дараагийн санал болгох үзүр үйлчлэгээ бол Golden Dome Cabaret Show гэдэг одоо тийм одоо мюзикл ийм дуул бүжиглсэн тийм шоу бол болдог. За нэлийн барууны хэм маяг одоо шингэсэн ялангуяа яг Чикаго хотын тийм одоо мюзикл шоуд нэлийн төстэй. Гэхдээ одоо Таиланд улсын өөрсдийн соёл удамшлал за тэгээд дээрэс нь нөгөө эдгээр чинь нөгөө тэтгэд болохоор Lady Boy одоо трансгендерүүдээр нэлийн алдартай бас тэр уур амьсгалаас нэлийн шингээсэн тийм шоу бол байдаг. Гэхдээ хэдий трансгендер гэж байгаа боловч насны хязгаарлалт бол байхгүй. Ер нь бол одоо хүүхдэд бол ямар нэгэн тийм буруу үлгэр дуурайл бол болохгүй. Насны хязгаарлалт байхгүй. Тэгэхээр та бас хүүхдэд аваад авч ороход бол ямар ч асуудалгүй. За тикетний хувьд бол янз бүрийн үнэтэй байдаг. Өнөөдрийн байдлаар бол Trip.com дээр хамгийн хямдхан тикет бол $18.83 үнэтэй байна. Тэгвэл та үүн дээр $7 нэмээд VIP суудлал руу буюу $25.11 VIP суудлал дээр бол суух боломжтой бол байна. За дараагийн санал болгох одоо үзүр үйлчлэгээ бол Thai Box бол байгаа. За Thai Box бол бас Таиландын дэлхийд одоо алдартай зүйлсийн нэг. Та болохоор Raja Damnern Muay Thai Stadium гэдэг одоо стадиум дотор одоо Таиланд залуучуудын одоо Thai Box рингэн дээр тулаан үзэх бол боломжтой байдаг. За энэ бол бас тийм ч үнэтэй биш. За нэгэнтэй л та Бангкок хот очсон ч үнэг үзэхгүйгээр буцах юм бол миний хувьд бол одоо эрэгтэй хүний хувьд бол харамсалтай зүйл болох байх гэж бодож байна. Тэгэхээр эрэгтэй хүнд нэлээд тохирсон одоо маш их одоо хэрвээ таны найз залуу эсвэл таны аав ч юм уу тэгээ энэ тикетийг авсан байхад бол маш их баярлах болно гэдэгт би бол итгэлтэй байна. За тикетний үнийн хувьд бол хамгийн хямдхан одоо рандом суудалтай тэгээ жоохон хойшоо суудал нь бол $28 25 центээр бол өнөөдрийн байдлаар Trip.com дээр бол зарагдаж байна. За тэгээд VIP суудал одоо ингээд урагшлах тусам Club Classic тэгээд янз бүрийн суудлууд байгаа. Тэр нь бол ингээд $50, $70 гээд бол үн нэмэгддэг байгаа шүү. За тэгээд нэгэнтэй Таиланд хотод очсон юм чинь стадионд нь гоё Thai Box-ыг рингэн дээр бас залуучуудыг тодорхой зургуулж байгааг үзээд буцахад бол таныг бол харамсахгүй байх байхаа гэж бодож байна. За сүүлийн үзүр бол Таиланд хотыг дээрээс нь толтон харж болох King Power Mahanakhon Skywalk гэдэг маш өндөр одоо Бангкок хотын хамгийн өндөр барилга байдаг. За энэ барилга маань бол юугаараа өргөгдсөн бэ гэх юм бол ийм тэг шимтэн ерөөсөө баригдаагүй барилга. Барилга маань бол дөрвөн одоо тустай хэсгээс бүрддэг. Тэр хэсгүүд хоорондоо нийлж байгаа хэсэг болгон дээр нэм Rubik шар шиг ийм тусад нь ингээд одоо хийсэн юм шиг тэгж харагдахаар бол байдаг. За тэгээ нэг сонирхолтой юм нь орой гарах нь бол
Үний хувьд бол өөр байдаг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь орой гарах тикетний үн хямдхан байдаг. Та 4 цагаас оройны 6:30 хооронд гарах тикет нь бол өнөөдрийн байдлаар бол том хүний тикет нь $37 66 центийн үнэтэй бол байна. За тэгээд тухайн барилга дээр мань бол одоо бидний мэдхээр нөгөө шилэн гүүргээл яриад идэв шүү дээ. Тэрэн шиг бас нөгөө юм шилэн тавцсан байгаа. Тухайн тавцсан дээр цаа зогсноор бол яг доошхоо ингээд нэгт харагдах болно. Тэгээд тухайн барилга маань бол маш өндөр амар сонирхолтой мэдрэмж бол танд өгч чадна гэж бодож байна. За тэгээд Таиланд хотын орой гэрэл насгаар бас дээрээсээ маш үзэсгэлэнтэй харагддаг. Тэгэхээр энэ хүү одоо өндөр барилгын дээр гарч одоо Таиланд хотыг дээрээс нь толтохыг бас санал болгож байна. За ингээд дараагийнхын бичлэгээр уулзцгаая. Лайк болон subscribe дараарай.